шархам шиг толгож зэгэлсэн гоо байдаг. Шанд бараасан торгоны хээ шиг сум байдаг. Шагдаалхан хээний үнцгч жижигхэн байшинд хоршоо байдаг. Шарын тарих шанда намхан дэрэм горил үрдэг юм аа. Дэрэм ирээсээ гарахад үүс сайдаг байсан. Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан. Дэлхийн үндэслэх хэрүүнаар дүнсээ олзуулж алах нь бүхэн шиг гурилан үргэлтэн. Бүгдний тулсын төрийн доолол их шиглэнэ. Нар өглөө дэрэм гурав насаараа ингэж очирсан. Цэцэн онгийн хөсөөний хүний ганц үе мэгнэлээ. Цэцэг Ираны лээсэнд харуул загсч мэгнэлээ. Цэргийн дагаад явчихаар нь өөртөө гонцсон мэгнэлээ. Холын холсноос үнцнийг авч үрчилсэн. Хоршаанх байгууллагад өөрөө илсэн дэрмийг дүүрэн бэлэгтэй шинжилсэн шиний нэгэн мэддэггүй юм аа. Дурдан гологдсон гоёлтой. Цэргийн наадам сандгүй юм аа. Гэхдээ савитраагаа хоймруулж хямар явсан дэрэм. Савг гэсэн салхиндаа бол салхин явсан дэрэм. Өргөмөл ганцхан ижидээ бол ижийн явсан дэрэм. Өрөөл ухаарахгүй тавиландан бол ижийн явсан дэрэм. Дэрэмийн төссөн нэглэг 60 жилийн тэмдэглэж байхад дээдийн солиогүй өгөн жаахан гэртээ халуунтай байсан. Хоршоо, холбоо, хөлөө гурвыг хорвоо хэмээн тооцсон гутал нь цуугныхаа дэрэг түрийг даахгүй. Сулгааран санаа алдах шиг гонигтэй байсан. Хусагаар авсан одонгууд хорондагийн чэжлэр жихэрдэж болсон юм. Үнэн дэсэн дэрмийн ингэрдээ үгүйдээ ганцхан ятайх нь яадах юм бэ? Магтъя гэж магтаав. Манай сумынхан мартдаггүй юм. Өрөвдъя гэж өрөвдөөгүй. Өөрөө бодогдоод болтгүй. Бомон шуудаа өрөл үрснэ. Хаза зэмиг уддаг хоршооны дэрэм бууж удлах цоохор зам буулинг алтан ширээмний залбирдаг хорвоогийн дэрмэ. Би анх эхлээд аавдаа зориулж манаач гэж үлгэж бодсон. Болорсомд очсон шүү дээ. Тэгээд сүүлдээ бодож сум сумдаг тийм хүн байдаг. Дэрэм шиг гимгүй ингээ дэрэм шиг тэгээд өрөл үрээд явдаг. Хөлөөт очоод зардал хийгээд явдаг тий. Тийм нэг хинч тоохгүй. Тэдний түгээмэл дүр болгож харшаа дэрэм гэж солисон. Бүх сумд байдаг. Хүн бүх хэлдэг гоё шүү. Тэгээ би зүгээр энэ дотор мөрвий. Өрөвдгийг багтъя гэж магтаагүй манай сумынхан магтдаг юм. Өрөвдгийг гэж өрөвдөг. Өөрөө бодогдож болдог юм гэж. Тэр хүний мөнхийн байрсал энэ байж багт. Би намайг магтахгүй ч гэсэн нэг хүнд бодогддог. Өрөвдөхгүй ч гэсэн өөртөө хин нэг хүн санагддаг л байвал тэгэл бүр хоцор амьд байгаагийн шээ. Тэ?